Энэ өдрийн мэндийг хүргэе хүрэлцэн ирсэн тань маш их баярлалаа. Сайн байна. За тэгэхээр үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай холбоотой бас илүү төлөвлөгөө юмудад ярилцъя гэж бодож байна. Ажлаа одоо судаг байгаа ч гэсэн цаашдаа статистик хорооны үйл ажиллагааг ямар байдлаар харж байна? Хамгийн гол хийх ажлуудыг ямар байдлаар эхлээд төлөвлөж байна? Статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 92 жилийн ой тохиож байгаа. Жил болгоны 11 сарын 11-нд статистикийн өдөр гэж бид нэр тэмдэглэдэг. Тэгээд маргааш бол албан ёсоор манай 92 жилийн ой тохиож байгаамаа. Энэхүү 92 жилийн ойгоо тохиолдуулаад бид нийгэмд одоо статистикийн ач холбогдлыг таниулах, статистиктэй холбоотой мэдээллийг одоо хэрхэн төргөн шуурхаа хүргэх үү. За түнчлээ одоо манай дээр гарсан байгаа судалгаануудыг түгээлт зэрэг нэлээд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Өнөөдөр жишээлбэл сая та бүхэн бас мэдээлсэн тийм ээ 2015 оны хүн амын орон сууцны хүн ам болон орон сууцны завсрын тоолгыг хийснээ одоо бид үр дүнгээ тархаж танилцуулсан байгаа. Иргэдийн хувьд бас яг статистик том мэдээллүүдийг шууд хүлээж авахд бас ойр байх чиглэлд бол анхаарах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тийм асуудал бол маш их яригддаг шүү дээ. Энэ чиглэлд жишээ нь юу хүлээж болох вэ? За статистикийн мэдээллийн авах их үүсвэрч гэдэг юм уу те мэдээлэл нь хэрхэн нээлттэй байна уу хэрхэн түгээгдэж байна уу тэр тал дээр бол манайх бусад улс орнуудтай харьцуулахад нэлээд өндөрт ордог. Жишээлбэл тухайн одоо статистикийн байгууллагуудын вебсайтн дээр нь тавигдж байгаа мэдээллийг хэрхэн одоо нээлттэй байна уу бүх мэдээлэл нь байна уу үгүй юу гэдэг дээр олон улсын судалгааны байгууллага дүгнэлт хийгээд 193 орноос манайх 3 дугаар байранд шалгарсан байна. Тэгэхээр мэдээллийг авах боломж нь бол нээлттэй байгаад байгаа. Гагцхүү тухайн мэдээллийн хэрэглээ нь өөрөө өнөөдөр байна уу үгүй юу тухайн мэдээллийг зүгээр уншаад яг ойлгож байна уу үгүй юу гэдэг дээр их эргэлзээтэй байгаад байгаа тийм ээ. Тэгэхээр мэдээллийг зөв уншиж ойлгох нь бол маш өндөр ач холбогдолтой. Саяхан өчигдөр байна уу урчигдөр манайтай холбоотой нэг таагүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслэр цацагдаад байсан. Тэр нь болохоор энэ 17 оны төсөв чи ер нь хямралын төсөв юм уу тансаглалын төсөв юм уу энэ төсвийн ерөнхийлөн зарцуулагч одоо энэ төсвийг нэмэгдүүлсэн байгууллагуудыг одоо хамгийн их нэмэгдүүлсэн байгууллага нь бол статистикийн хороо байна. 161.8%-аар өсгсөн байна гэж мэдээлсэн. Тэгэхээр энэ бол статистик мэдээллийг статистик биш ер нь тоо мэдээллийг уншаад ойлгож тэрнийга зөв тайлбарлахтай оршдог. Тэгэхээр зүгээр энийг зүгээр залруулаад хэлчихье гэж бодож байна л да. Нэгэнт юм байгаа юм чинь тийм ээ. Статистикийн байгууллага маань өөрөө энэ онд улсын бүртгэл статистикийн газар гэж нэгдсэн агентлаг байсан. 7 сард эргээд үндэсний статистикийн хороо улсын их хурлын харьяа байгууллага болж одоо бие дааж эргээд статуст нь сэргсэн тийм ээ. Тэгээд энэ үлдсэн хугацаанд буюу 16 оны 8 сараас 12 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулах төсөв маань төсвийн тооцоололоор батлагдаад 17 оны төсвийг бол мэдээж бүтэн жилээр нь бид нар гаргаж одоо өргөн барьсан. Тэгэхээр 5 сарын төсвийг 12 сарынхаа харьцуулаад тэгээд эднийг 161% одоо өсгсөн байна гэд. Тэгэхээр статистик мэдээллийг одоо том мэдээллийг зөв уншиж тайлбарлах нь ямар чухал ач холбогдолтой вэ гэхийг одоо наазахын энэ саяхны жишээн дээр харж болох юм уу гэж бодож байна. Одоо нэг талаасаа ингээд хүмүүст хүргэх мэдээллээ одоо илүү хүртээмжтэй болох тал дээр бол манай их сайн байгаа гэж ойлгож байгаа юм байна. За тэгвэл нөгөө талаасаа мэдээлэл статистикаа цуглуулахдаа одоо хэр хангалттай сайн байж чаддаг юм болоо энэ тал дээр сайжруулах юм нь юу байна вэ? За манайх бол одоо 92 жилийн ойгоо хийж ин тийм үү. Тэгэхээр энэ бол маш олон жилийн хугацаанд тогтчихсон мэрэгжлийн байгууллага байгаа. Бидний ашиглаж байгаа аргачлал арга зүй бол дандаа олон улсын стандартаараа явж идэг. Тэгэхээр тухайн аргачлал нь одоо хуучирсан байна уу, шинжлэх шаардлагатай юу, дэлхийн чиг хандлага юу байна уу гэдэг дээр бид нар маргаж одоо цаашаа улам хөгжлийг авчирч болно. Дэлхийн чиг хандлага бол тухайн гаргаж байгаа мэдээлэлээ яг хүмүүст илүү ойлгомжтой болгох тал дээр л илүү ажиллах хэрэгтэй байна. Одоо тухайн статистикийн мэдээллийн хэрэглээг нь өсгөх хэрэгтэй байна тийм ээ. Тэгэхээр чин одоо залуу үеийн хүмүүс бол сонин унших нь багасж гин тийм ээ. Ном унших нь багасж гин. Тэгэхээр нөгөө фейсбүүкээр сошиалаар илүүтэй их мэдээллийг авч гин. Тэгэхээр сошиал дээр бид нар олон текст оруулах юм бол бас ойлгомжгүй байгаад байдаг. Тийм учраас илүү нөгөө дүрсжүүлэх, илүү хялбаршуулах, хооронд нь харьцуулсан байдалтай тийм хийх юм бол хүмүүс ч гэсэн илүү хэрэглээтэй байх юм болов уу гэж. Яг энэ статистикийн байгууллага за тэгээд ард иргэдийн хэрэглээ хооронд бас 100-ын үргийг бол мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрөө бас өөрөөр бидний хувьд бол яг статистикийн том мэдээллийг маш их төлхөө анзаардгийн үед бас яг энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах гэдэг юм. Энэ чиглэлд ямар ажлууд төлөвлөгдөх боломжтой байж. Яг энэ дээр бол бид нар
маш том ач холбогдлыг өгж байгаа. Тэгээд энэ 7 хоногийн сая 2 дахь өдөр хэвлэл мэдээллийн ажилтнуудад сургалт зохион байгуулсан байгаа. Ер нь бид нар статистикийг хэрхэн бий болгодгийг, статистикийн хэрэглээ нь хаана байдгийг, ач холбогдол нь юундаа байдгийг, нийгмийн статистикийн үзүүлэлтүүдийн аргачлал нь юу юм, эдийн засгийн статистикийн аргачлал нь юу юм. За тэгээд мэдээллийг хаанаас авч болох уу? Жишээлбэл 12 CGMN гэд манай сайт байгаа. Бүх бидний гаргаж байгаа судалгаанууд, тоонууд оноор тэнд хадгалаастай нээлттэй байдаг. NSO CGMN гэж сайт бас байна. Гар утасны аппликейшнууд бас байна, тийм ээ. Бид нар бол статистик мэдээллээс сар бүр гаргаж байна, улирал бүр гаргаж байна, эмхэтгэлээр жилийн эмхэтгэлээр нь гаргаж байна, тийм ээ. Тэгээд нийтэд одоо нээлттэй мэдээлэлд явдаг. Илүү одоо чанартай магадгүй олон салбар руу чиглэсэн статистикийн тоо баримтуудыг одоо гаргах чиглэлд одоо ер нь ажил ямар байдлаар төлөвлөгдөж байгаа вэ? Тэгэлгүй бид Монгол Улсын статистикийн хуулийнхаа дагуу албан ёсны статистик, одоо захиргааны статистик гэдэг тодорхой статистикийн мэдээллүүдийг гаргадаг, 10 төрлийн тооллогуудыг хийдэг. Түүнээсээ гадна бусад олон улсын байгууллагуудтай болоод бусад яам тамгын газруудтай хамтраад яг нийгэм тулгамдж байгаа асуудлуудаар судалгаанууд, тухайлсан судалгаануудыг хийдэг. Жишээлбэл одоо бас 2 хоногийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захиалгаар одоо бид хийж байгаа эрүүл мэндийн яамтай хамтраад улаан борхон улаануудын өвчний дархлах тогтцын судалгааг хийгээд эхэлсэн. За түүнчлэн одоо гендер суурилсан хүчирхийллийн судалгаа, за хүүхэд хөгжил судалгаа гих мэдчлэн яг тухайн тулгамдж байгаа нийгэм тулгамдж байгаа асуудлуудаар судалгаануудыг хийж явдаг. Тухайн судалгааныхаа үр дүнгээ шийдвэр гаргагчид маань яг үнэхээр зөв уншаад за тэгвэл энэ тулгамдж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр яг тэр бодлого дээр судалгаан дээрээ суурилсан зөв бодлого тодорхойлох юм бол тухайн одоо тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх боломжтой. Мэдээж тэглүү яах вэ? Мэдээж том мэдээлэл альва шийдвэр гаргалах чухал үүрэгтэй гэдэг утгаараа за танаа одоо том мэдээлэл бол хамгийн гол одоо source эксруулж бидний хувьд цаашдаа юу гэдгийг одоо яг энэ том мэдээллүүд бүх төрлийн боломжит одоо олон улсын хандлагыг яг тэр дагаад явах тэр боломж нь хүн хүчнийхээ хувьд байд юм уу төсөв мөнгөний хувьд ер нь хэр хангалттай байдیں۔ Ер нь энэ боломжийг нэмэгдүүлэх шаардлага байгаа болов. Статистикийн байгууллагуудын дээд одоо байгууллага нь бол нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх одоо статистикийн комисс гэж байдаг. Тэгээд статистикийн комиссаас бол бүх одоо улс орнуудын байгууллагуудыг дэмжиж явдаг. За доктортой хөгжлийн зорилтууд гэж бас 15 онд батлагдсан тийм ээ 2030 гэдэг. Доктортой хөгжлийн зорилтууд маань өөрөө мянганы хөгжлийн зорилтуудын одоо үргэлжлэл гэж явдаг тийм ээ. Тэгээд мянганы хөгжлийн зорилтуудыг одоо хүрч чадсан уу чадаагүй юу гэдэг дүгнэлтэн дээр бид нар гаргаж чадаагүй гэж тухайн үедээ ярьж байсан. Яагаад гэхлээр гарааны үзүүлэлтүүд нь юу юм? За тухайн одоо зорилттой хүрсэн хэсгийг одоо үнэлэх тэр арга зүйн юу байх юм гэдэг дээрээ төдийлөн тогтоогүй учраас одоо энэ доктортой хөгжлийн зорилтуудыг хийхдээ ямар ч байсан одоо тэр гарааны үзүүлэлтүүд гарааны одоо тэр үзүүлэлтүүд болоод хэрхэн ямар аргачлалаар тооцох вэ? Олон улсын нэгдсэн бодлоготой байя гэд статистикийн байгууллагуудын ач холбогдол нь нэлээд өндөрч тавигдж байгаа. Хууль эрх зүйн орчны хувьд ямар нэгэн шийдвэрлэх асуудал танаас салбарт байгаа болоо зүгээр дүрм журам гэдэг юм уу одоо хэлбэр болгох чиглэлд ямар ажлууд шаардлагатай байна? За би түрүү хэлсэнтэй манайх статистикийн тухай хуультай байдаг. За тооллогуудтайгаа холбоотой бас тухайлсан хуулиуд байдаг. Мөн статистикийн хөгжлийг тодорхойлох бас бодлогын бичиг баримтууд байдаг. Манайх бол 5 жил 4 жилээр баталдаг бол одоо 2016-аас 20 оны хөгжлийн бодлогыг улсын их хурлд одоо бас батлуулахаар өргөн бариад бэлдсэн байгаа. Тэгээд одоо ойрын хугацаанд манай одоо хөгжлийн бодлого маань бас ороод батлагдана гэдэгт итгэлтэй байна. Түрүүн бол одоо эх оны төсвийн тухай бас сальд урьдсан байгаа шүү дээ. Ерөнхийдөө эх онд одоо гол хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гол ажлууд юу байна? Төсвийн хүрээнд бол манай байгууллагын хувьд за манай байгууллагын хувьд бол яг хуулиараа хүлээсэн үүргийнхаа хүрээнд хийгдэх сар бүрийнхаа тэр мэдээллүүдээ за хүн амын өрхийн орлого зарлагын судалгаанууд тийм ээ. За түүнчлэн томоохон судалгаанууд хүнс хөдөө аж ахуйн тооллого бас хийгдэн. Тэгээд одоо үйл ажиллагаанууд нь маань явна да.